камера. Хай. Тэр хаана байгаа вэ? Тэгэхээр Португалийн Лисбон. Хатад байна. Сая ирчээд метрогоор шууд нөгөө юу яа гэм нэ осны бодлосоо метрогоор шууд ингээд гарахгүй доошоогоо шууд яваад метрон зугаад төвдөр ирлээ. 2 давцсан. Тэгээ нэг 20 хэдэн минут болсон. Нэг автобусны карт нь 15. 2 өдрийн 2 хүний 30 евро болсон. 30 евро. Тэгээд автобус нь үнгүү, трейн нь үнгүү, Бас үнгүү. Тэгээд юмнууд лифт, трам бас үнгүү гэсэн. Тэг лифт гэдгсэн тэр нь юуг нь мэдэхгүй байна. За өнөөдөр тэгээд хоёр тийм дөөрөлцөхгүй ерөнхийдөө явна. Гэтэ энд бас амар дулаахан бас амар нь чэсээ ши. Гэтэ нөгөө Айсланд, Ирланд бодвол ингээд авахгүй. Цаараа нэмгэлсэн байгаа шүү дээ. Нэмгэн гэтэ бас дулаан айнаар бас нөгөө нэг гэрээс гарахад бас нилээ хүйтэн байгаа шүү дээ. Яаж яхад өглөө бороо орчихсон хоёр ч гэдэг би ажил дээр 100-г мартсан. За тэгээд хоёрын Португалийн Лисбон хотод аялалтай хамтаагаарай. За энэ ингээд тарт хийд юм байна. Ингээд цаанаа шууд овон дотор бэлтгээд тэгээд яг ийм байдлаар хоёр тэгээд идэж үзэх гээд нэг авсан байна. Дотор хэнарэ. Амтан бүр амар гоё зөөх юм. Амар тийм сахартай. Хэд болсон? 3 хэд болсон. 3 хэд яа. 340. Сам пажустай гинэ. Ингээ лефтер гардаг. Ер нь бол бити гараараа хажууд нь үнгүү гардаг юм байдаг гэл YouTube дээр хүмүүс бичсэн л байт юм билээ л дээ. Тэгээ одоохондоо түр хаалттай ах шиг байна. Дээшээ гардаг юу нь 6 мурга евротой гэдэг. Тэгээ хотоо гардаг юм байсан л дээ. Тэгээд дийшээ ингээд хүмүүс суугаад юм мэддэг газартай. Дийшээ H&M normal гэдэг дэлгүүрүүдтэй ийм газар байна. За битээр ингээд нэг ийм pastel de Pascal яваа шигтээсэн бэ. Ийм газар орж ирчээд доторход юу юм аавгаа. Тэгээ энэ дээрээсээ хотоо төлдөж болно. Тэгээд энэ ингээд дотроо чизтэй, тэгээд фиштэй, ийм царайтай. Амар цаасан гэх юм уусаа. Шо заасан илүү амтцсан. Чизнээс илүү заасан. Гэтэ гаднах нь юм талах шиг. Гэтэ юм зөөдөн. Тэгээд энэ нь болохоор 6 евро. Тийм 6 евро. 6 евро. Тэгээд тэр зурган дээр нь хүн болгон юм уугаад харна. Авсч юм амар том. Доош харуулаад хийцэн пивний шишгэл харагддаг. Түүц байгаа. Түүц хараг уудсан байна. Монголд очин чинь түүц байхгүй болчихсон. Тэнд хүн мэдээж дуулж байна. Монголд ер нь яагаад ингэж хүмүүс дуулдаг юм бол айгуу сан. Одоо нөгөө нэг драма нөгөө тэнцэнээс ирнэ. Сая бид хоёр айгаад суусангүй. Хааш явах юм болоо гэж бодож байгаа. Hello. За манай гэр тавтан байрлаа. Манай буудал тавтан байл. Энэ бүр амар гоё буудлаа. За ер ингээд давхар хаалган болгохтой. За бид хоёр бол хоногийн нэг 73 евро авсаахгүй. Харж байгаа хамгийн хамтхан. Тэгсэн чинь бүр яг гэр шиг буудал байна. Ингээд нийшиг ингээд 0.0 нь ингээд 0.0 дүүштэй. Ингээд нь бол байдаг л. Тэнгүү тараа буудал хийх бодлын хэмээн байдаг ш. Бид хоёрын буусан бодол байгаа. Тэгсэн чинь пэйжтэй бүр плетхтэй. Бүр ингээд тогоо шанахтайгаа байд юм байна шүү дээ бүр. Тэгээд өргөчөндөө ийм үнэтэй нөгөө нэг чаржлтал байх. Тэгээ энд бүр ингээд бичсэн. Ханаа save water drink wine гинэ. Тэгээ wine нь 10 евро гинэ. Тэгээд одоо манай энэ юу вэ? Айн гот юм байна. Унтлахын өрөөрөө орё. Унтлахын өрөөний цонхор нэм сонирхолтой.
модон ингээд нэг дээр үед ингээд байлдах гэж байгаа юм шиг. Гэтэ энд ер нь бол дулаахан байна. Гэтэ гадаа бас бороо ихтэй байна. За тэгээд манай ор. Nice. Нэг дабл бед гэсэн чинь уул нь Ирландын дабл бед бол амар жижиг мэдэх гэсэн чинь энтгийн яг нормал дабл бед нэг дабл бед ч гэлээ. Тэгэд мэдээж телевизтэй. Эндээ бас дахиад сонгохтой мэдээж. Тэгээд эдний зам нь амар сонирхолтой. Дандаа ийм уруу. Ерөөсөө нэг бол өгсөн, нэг бол уруудна гэдэг ийм хоёр юутай. Тэгээ сая азар нөгөө нэг трамны тикет нь, бусны тикет, уусаа метроны тикет нь бүгдээрээ нийлээд авсан болохоор зүгээр энэ. Одоо тэгээд уцаа жоохон цэнгэлж ягаад буцаад гараа тэгэхгүй л уцны цэнийг бас дуусгах чинь бас хэцүү юм аа. Бид хоёр явж байгаад ийм сүм дотор орж ирээд ер нь бол борооноос нуугдах зарчмаар орж ирсэн юм. Тэгсэн чинь амар гой сүмд орж ирлээ. Ер нь Европод байдаг нэг зүйлүүдийн нэг авууштай зүйл нь болохоор энэ доторх сүмний одоо дизайн гэх юм уу, архитектур гэх юм уу, энэ амар гоё гэж хийцтэй ерөөсөн. Амар гоё харагддаг. Тэгээ энэ ч бид хоёр дахиад ер нь нэг өөр хатаа байдаг газар руу явна. Дотор нэг чанга ирчлэхгүй болохоор жоохон чимээгүй ярьж. Гата бороо ороод байгаа болохоор ер нь аль болох өнөдөр дотор байдаг тал руу орно гэсэн бодолтой. Маргааш Кристиано Роналдогийн хөшөөн дээр очно гэсэн төлөвлөгөөтэй явчихсан Давид хоёр. Хоёр явж байгаад 1864 онд баригдсан архитектур Joachim хингэцсэн би. Нэг хүний одоо бүтээлүүд гэх юм. Positiano da Silva гэж. Иймэрхүү. Энэ одоо бунхан монхон юм шиг байна. Энийг харах юм бол нөгөө Египтийн бунхан гэдэг шиг юм байж ирсэн аа. Энэ тийм Египтийн муминууд шүү дээ. Вау. Эдгээр ч амар юу. Яа, энэ охин энэ эрэхтэй гэж. Зөө. Тэгээ сайн нөгөө нэг явж байгаад нэг музей, хоёр музей үзлээ. Ер нь жоохон борооноос хорогдох тийшээ хандаад тэгсэн чинь айгүй гой музей үзчихлээ. Тэгээд нэг музейнийхаа урд гарсан чинь энд нэг амар рестораны гадаа суудаг хэсэг байгаа байхгүй юу? Гадаа суугаад одоо л жоохон хүүтэн байна. Тэгээ бид хоёр сая ярьлаа л та. Хэрвээ өвлөн гүртгтэйг ярьсан бол бүр зудны харагдах байсан байна. Гэтэ өвлөн гүртгтэйг ярьсан бол энэ зүгээр гадаа бүр ха гэж сууж байгаа юм. Тэгээд зүгээр ярьсан. Тэгээд гадаа хүүтэн байгаа ч гэсэн эндхийн сангрыг бас туршиж үзээрэй гэд. Тэгээ сангрыг ууж үзчихээн. Нэг жоохон сонирхол нэг тийм таатай бол биш л юм байна. Зүгээр амар тийм айгу муухай гэдэг одоо муухай. Айгу зовж очсон. Энэ болохоор ийм би крокют гэдэг нэг юм байгаа байхгүй. Ийм 3 ширхтэй гэснээр хөөрхөдөө 9 евро да. Тэгээ одоо энэ амсаад үзчих шин. Анаш монстер байсан юм байна. Заварсаг. Зүгээр. Доктор нөгөө биф өглөө битээр нөгөө заагаас идсэн шүү дээ. Та нар санаж байна уу? Яг тэрний биф л юм байна л да. Гэтэ энэ бол хамаагүй дээр юм. Ануу нэг юм түүхэн ресторан гэдэг газар орж ирсэн байхгүй юу? Тэгээ хоолнд нь эндхийн хоолыг бодвол жаахан үнэтэй. Тэгсэн чинь ингээ энэ стейк нь төмсөн тэр smashed potato тэгээд будаа анаг болохоор хань амар. Харахад амар үзмжгүй харагдаж байна. Тэгээд нийтдээ ер нь 65-аас 70 евро авсан. Ийц хоолны газар бол ингэж харагддаг. Араас иччих аимшиг хоолтой хамттай хоол идчихэнгүүтэй. Өстө гоё ялаа гэж. Тэгээ бид хоёр зовхон гараа хийдээ буудлаар гоё явах чинь. Урсгал ус шиг ундармаа. Йоо энэ бүр амар устай энэхгүй ёо. Яаж ороод байгаа мэ бороо. Дээшээ ийм амар шаттай. Энэ доошоо дахиад мушгирсан шаттай. Энийг алдаа. Мөгөлгний уул.
Одоо тэр хувцас норцсон, өмөд норцсон. Амис 8 удал 8 бүр төрөө нүртэл норцсон гээл бод. Сая бүр ингээ бүгс норцсон за. Тэгээд энд дэсэн бүр карт инаар л та музей өгсөн тайлбарыг бүр бүгсөө ирсэн цаас шиг зөвлөсөн цаа бай. Бид хоёрын өглөөний цай би сэндвич бэлдээд энд өндөг eggplant Анаад бол бүх юм байна. анаа бүгдийг тасаа. Энэ red fruit juice тэнэг байна. Үнэхээр Ясаа готлороо тэг гадаа бороотой өргөжлөө бороотой дайлантай. бид хоёр юм уруу заа дандаа юм уруу. Хай. За Хай. Португалийн Лисбонд 2 дахь өдөр. Бас бороотой. Амар бороо. Бороо орохоор яг хүн яалтч үз сутардсан байна амар. Тэгээд яах вэ? За нэг ийм газар байна. Нэг юм талбай дээр ирсэн. Ингээд тэгээд эндээ ийм том ийшээгээ орж болт юм шиг үү те. Тэгээд тэрний хамгийн том дээр нь гарч болно гэсэн. Тэндээ Лисбо гэд бичигтэй энэчнээс амар гоё харагдчих. Энэчнээс хөшөөн цаашаа дээшээ гарч болдог. Эдний амар Ордон. юутэй юм те. Юм хөшөө баримл юм угалт муу. Тийм. За бид хоёр Сан Францискогийн гүүрэн дээр ирсэн байна. Аяллаа шууд Америкаас үргэлжлүүлнэ гэж байгаад бид хоёр нөгөө нэг тал нарт харуулдадсан дээшээ гардаг гэдэг хаа. Яг хажууд нь Дээр нь гараад ирсэн. хөлнийх нь хажууд л байна да. Та нар Хөлийн хурууг нь хөлнийх нь хажууд мөөгөн зүрт цааш. Эндээс Тэгээд хот айгуу гоё харагдчих. тэр хиний сүм гэлээ. Юу гэлээ? Аугустогийн Аугустогийн цайз. цайз. Тэр болохоор Рональдогийн цайз. Сүү. Muchas gracias, afición. Este es para vosotros. Хотлоо яриад байгаарай. Тэгээд тийш очиж жагаад тийшээ нэг годомж байгаа. Ерөнхийдөө бол төв гудамж нь юм уу да? ууж иддэг годомж нь. Дараа. Тэгээ ер нь хот нь айгуу өнгөлөг санагдлаа. Дандаа ийм улбар шар гэх юм уу? Шар ягаан улаан. Ийм өнгөтэй. За. Мараарад болохоор бичлэгээ энэ хүрээд боллоо гэж. Миний шүхэрчин ануу. Одоо боллоо. За бит хоёрын хоёр дахь яг хоол, хоёр дахь хог яг бүрэн хэмжээний хоол гэхгүй. Өчигдөр бүр аимшиг хачин газар. Аимшиг хоол ийзээ ам сансан бүр амар шин амар өнөр мөнөртэй. Тэгээ би үнэрлсэн чинь араа бит өнөрлөд байгаа ч өөр цаарсан. Энд гоё л харагдчихээн. Яг ямар амттай хайг нь одоо идэж үзэж ижил мэдэх бах та тийм ээ. Сор сүү ахыг олсон. Энэ гэхдээ жоохон царам удаа юу хийсэн юм бэ нүг? Уг тийм царам. Сүү. Аль хэлэр. Сүү. Аморино. Raspberry-тэй голдоо пистачиотой, макаронтой, ice cream 620. So cute. Явсаар тэнд Microsoft та. Тэгээ бид хоёр усан парк үзгээд бишээ. Аквариум Аквариум үзгээд ирсэн үзгээд. байна. Тэгээ хажууд нь нөгөө кабел картай. Тэгээд энэ хоёр нь нийлүүлээд тэгтээ авах юм бол 31, 33 яриадаг. Дан тэр нөгөө нэг аквариумынх нь үнэ болохоор 31 евро. Тэгэхээр кабел кар нь баг үнэгүй болчих. Тэнд баг хөл бөмбөгийн стадиум байна да. Тийм байна да. Тэгээ энэ болохоор яг ийшээгээ ингээд 70 байгаа. Тэгээ сая хотын төвөөс нь 38 минут автобусаар яваад үрдэрлээ. Португалийн Лисбон дахь аялал ерөнхийдөө бол дуусахад амар ойрхон байна. Тийм болохоор subscribe, like гэдэг мартаарай. Одоо гял дарчих. Яг дарчхаа. Яг Дарчаач тээ. дараагүй шүү. Тэнд entrance нь байна. Энэ бол аквариум нь ингээд цаашаа Oceania de Lisboa гэдэг газар байна. одоо орцгой бүгдээрээ юугаараа илүү болохоор яагаад үнэтэй байгааг та нарт хэлье. Илүү юм байхгүй бол мөнгөө буцааж авна. Мөнгөж ороод ирлээ. Тэгээд өөч гэсэн флашлайттэй биш ч гэсэн зөөр бичлэг бол хийж болох юм байна. Энд яг загаснууд байна. Энэ нөгөө нэг бөөнөрөө явдаг жижигэн загаснууд байна. Амар олноороо нөгөө нэг амтны хоол болоод байдаг гэхгүй юу? Yep, that's me. You're probably wondering how I ended up in this situation.
өрөг шиг ингэж ер нь ингэж эргэлдэж явд юм байна. Тэгээд тэхэх болгонд ингэж ийм том аквариум харуулдаг юмнууд байж байна. За энд болохоор нэг юм entertainment өрөөтэй. Энд Энд наашаа гоё халим явж байна. Амар бороод болохоор тэгээд дотор юунд бай гэж бодоод нэг 3 давхар том дэлгүүрт орж ирсэн. Ер нь гэхдээ юмнууд нь үнэн нь бол яг Ирландын үнэтэй ер нь төстэй байд юм байна. Сая хүнсний амар том дэлгүүр орсон. Тэгээд хүнсний дэлгүүрээс нь бас ананас амар гоё эс ахгүй юу? Тэгээ ананас сая авсан гэрчтэй ананас. Би бүр том ананас аваа харьчих уу гэсэн чинь арай л том юм биш үү гэ. Нөгөөд бол марг ийм том байс. Тэгээд одоо энүүгээр гисэж байгаа онгоцныхоо бодлоо юм. Тэгж аннаасаа идэж үзүүлнэ та нар шүү дээ. Яа, битээр дэлгүүр дотор явж аваад тэгээд за юу миг яаж тако туршиж үзгээд. Нэг тако нэг юм. Энэ хоёр өөр газараас авсан. За энэ хоёр нийлээд 9 евро болсон чи хажууд нь тако байдсан. Тэгээд энийг Америкийн юм дээрээс харж ирсэн штэ. Гингүүтэй хоёр эндээс нь дахиад өөрөө захиалсан чинь гурил нь бас soft and crunchy гэж тустай байд юм байна. За тэгээд амсаж үзэх юм. Надад ч амсан. Яха. Хай. Хоёр онгоцны бодол дээр ирсэн байна. Тэр нилийн эрт ирсэн л дээ. Гэтэ 6 өнгөрөөд ирсэндээ. Үшээ 5 өнгөрөөгөөд бараг шахуу ирсэн баха. Тэгсэн чинь ёо Португалийн ингээд гейт рүү н орох гээд нөгөө нэг юу яадаг ш тамаг ачаагаа шалгуулдаг штэ тэр хэсэгт бүр ингээл бүр яа нэгэ тамар аимшиг очиртай ингээд сүлжилтэй зүгээр могоо шиг зүгээр иргэл бит хоёрыг тийм TikTok өчтөр харсан ахгүй тэгчээд энэ юм бэ штэ эдэр гэдгсэн чи нэрээ тэр нь бүр яг үнэн байсан бит хоёр бүр ингээд бүр шок тэгээд бараг 6 өнгөрч яхад за бараг эрт ирсэн ч болж тээ гэд наашаа гарч ирээд тэгээд хэсэг суугаад Энэ удаагийн влог ер нь энэ үрээд дуусч байна. Тэгээд эх 7 хоногт дахиад хаашаа явахыг өөр таагаарай. өөртөө явах болно. Тэгээд дараагийн влогороо уулзцгаая. Түр баяртай. Оног лайк, subscribe авах юм атаарай. Дараагүй л байгаа мó. За түр баяртай.